За Батын Батбаатар гişүн асуултаа асууя. За асуулт асуугаад тэгээд тодруулъя. Энэ хууль бол бас цаг үеийн шаардлага нь бол хугацааны үед болсон гэж үзэж байгаа. За улсын нисэх болон нэгдэн иргэний нисхийн зохицуулт нь огцолцох үед байгууллагын шийдвэр аль байгууллагын шийдвэр илүү давуу үйлчлэх. Улсын агаар хөлөг иргэний зориултын нислэг энэ захиалгад эсвэл арай төрөм гэдэг хамтран ашиглах үед гэн зөвшөөрөл хариуцлагын эцсийн юм байх вэ? Эрх мэдлийн давхарлаас шалтгаалаад осол гарсан тохиолдолд хэн хариулах вэ гэдэг асуудлыг анхаармаар байна. За улсын нисхийн аюулгүй байдлын хангах нислэгийн зөвшөөрөл олгох осол зөрчлийг шалгах чиглэл үүргүүд нь нэг салбар дотор хэд төвлөрөхөөр өөрөөрөө шалгах нөхцөл үүсэхгүй юу? Ослын шинжилгээний хараат ус байдлыг хангах тусгай бодлого энэ төсөлд хангалттай туссан гэж үзэж байна уу? 23-24 дугаар зүйл дээр энийг тусгаалт нь нэмэх шаардлагатай гэж үзэж байна. Гуравт нь улсын агаарын хөлгийн бүртгэл тустай байх нь зөв боловч аюулгүй ажиллагаа, техникийн үйлчлэг, осол зөрчлийн мэдээлэл, ард түмийн ашиглал зэрэг мэдээлэл, иргэний нисхийн мэдээллийн сантай ямар төвшөнд солилцогдох вэ? Нэгдсэн мэдээлэлгүй бол нислэгийн аюулгүй байдалд эрсдэл үүсэхгүй юу? Тэгэхээр энэ 12 дугаар зүйлдээ мэдээлэл солилцох журмаа тусгах шаардлагатай байна гэж харж байна. Одоо жил бүр нөгөө мэргэжлийн гэрчлэгээ энийг жил бүрээр сунгаж баталгаажуулна гэж. Тэгээ энэ зүгээр бичиг баримтын шалгалт хийх юм уу? Эсвэл нөгөө симуляторч байт юм уу? Нислэгийн цаг онцгой нөхцөл эрүүл мэндийн сэтгэл зүйн эднэр талынхаа асуудлууд дээр үндэслэх юм уу гэдгийг бас тодорхойлохгүй бол бүрхэг байна. Үүн дээр анхаарах уу? Хамтарсан арай төрөм дээр осол зөрчил, саатал, аюулгүй байдлын дугуйлт гарвал иргэний нисхийн байгууллага нь хариуцах юм уу? Эсвэл улсын нислэгийн байгууллага хариуцах юм? Хамтран ажиллах арай төрөм чинь нэг удирдлага, нэг стандарт, нэг хариуцлага гэдэг зарчим энэ хуулиндаа хангалттай туссан уу? Нэгдсэн удирдлага онцгой байдлын төлөвлөгөө хариуцлагынхаа матрицыг журамлах заалд нэмэх шаардлагатай байна гэж хараад байна. За орон нутгийн байгууллагад нь ингээд тэр 23 байгаа үүрэгтэй удахаар сургалт тоног төхөөрөмж холбоо мэдээллийн бэлэн байдал санхүүжилтийг хэн хариуцах юм бэ? Өөрөө өгсөн ирнэ чадварчилж өгөхгүй бол энэ заалд хэрэгжих боломж байгаа юу? За аюулгүй байдлын сангийн зарцуулалт тайлагнал хаана байна вэ? Мэдээллийн сан эрсдлийн үнэлгээ урьдчилсан сэргийлэх арга хэмжээ давтан зөрчлийн дүн шинжилгээ хийн байна гэж тодруулах ч ингэж оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ сандыг хүлээж авахд билнэ үү? За 25 дугаар зүйлд байгаа тэр нислэгийн аюулгүй байдал агаарын хөдөлгөөний бүртгэл нисэх багийн гэрчлэгээ ард түмэн ингээд ослын газрын хамгаалалт зэрэг зөрчлүүдэд тусгай хариуцлагын механизм байхгүй бол энэ хэрэгжихдээ хүчин судрахгүй юу хууль нь 25 дугаар зүйл дээр энэ зүйлээ тусгах боломжтой байна уу гэж асууж байна. Тэгээд энэ хуулийнхаа төсөлд ингээд улсын нисхийн үйл ажиллагааг зохион байгуулах, хянах, осол зөрчлийг шалгах чиг үүргүүд нэг салбар дотор төвлөрч гисэн байж байгаа. Тэгээ нислэгийн аюулгүй байдлын гол зарчим бол хараат бус хяналт, хараат бус ослын шинжилгээг ямар заалтуудаар бодитоогоор баталгаажуулж байгаа вэ? Хэрэг тусгай баталгаа байхгүй бол 22-оос 24 дугаар зүйлд хараат бус байдлын шалгуур нэмэх шаардлагатай гэж үзэж байна. Тэгээд энэ хуулийн төсөл бол хэлсэн цаг үеийн шаардлагатай үед орж ирж байна. Улсын нисхийн үйл ажиллагаа хяналт осол зөрчлийн шинжилгээг нэг төвлөрсөн төвлөрөхөөс сэргийлж хараат бус хяналтын баталгааг тодорхой. За Батбаатар гишүүний асуултанд хариулъя. Манайхан бас нэмэлт хариулт бэлдэж байгаарай. За энэ улсын нисхийн тухай хууль бол тустай хууль. Иргэний нисэх бол иргэний нисхийн тухай хууль болон олон улсын хууль тэр хууль эрх зүйн орчноороо зохион байгуулалт мөрдөгдөж явж байгаа. Мэдээж энэ дотор бас бидний хувьд улсын нисхийн хуультайгаа одоо дүүцүүлэх хэмжээний зохицуултууд бас байгаа. Тэгэхдээ иргэний нисхийн тухай хуулийн дагуу иргэний нисхтэй холбоотой асуудлууд зохицуулагдж байна. Энэ бол улсын нисэх буюу өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн зэргийн болон хууль зохиолох байгууллагуудтай холбоотой тэнд одоо ашиглагдж байгаа нисдэг тэрэгтэй холбоотой асуудлуудыг энэ хууль эрх зүйн хүрээнд зохицуулж явж байгаа юм аа. Энэ одоогийн байдлаар бол онцгой байдал, хэлийн зэрэг, за манай зөвшөөрөгчн гэдэг өөр өөрөөсөө
одоо нисгийнхээ үйл ажиллагааг хариуцаад ажиллаж байна. Энийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж техникийн хяналт болоод аюулгүй ажиллагаатай холбоотой бүхий зохицуултуудыг нэгдсэн удирдлагаар хангах боломжийг энэ хууль эрх зүйн хүрээнд бүрдүүлж өгч байгаа гэдгийг танд бас хэлхийг хүсэж байна.